За сайн байцгаана уу? Мэдээллийн системийн хөгжүүлэлт хичээлийн 15 дахь лекцийг уншихад бэлэн боллоо. Өнөөдрийн лекцийн сэдэв нь аж үйлдвэрийн 4-р хувьсэл. За аж үйлдвэрийн 4-р хувьслыг ярихын тулд 1, 2, 3 дахь хувьслыг ярих хэрэгтэй байна. За 1-р хувьсэл нь 18 дугаар зууны сүүлээс 19-р зууны ихэнх үед өрнөн. За ерөнхий техник нь уурын машин, гар ажлаас механик үйлдвэрлэлд шилжиж нэхмэл төмөрлөгийн үйлдвэрүүд бий болсон. Уурын тэрэг усан онгоц гарч тээвэр хөгжсөн. Ерөнхийдөө хүний хүчийг машин болгож эхэлсэн үе. 2-р аж үйлдвэрийн хувьсгал нь 19-р зууны сүүлээс 20-р зууны их хүртэлх хугацаанд үргэлжилнэ. За ерөнхий технологи нь цахилгаан хүч, угсрах шугам, масс буюу их хэмжээний үйлдвэрлэлд нэвтэрсэн электрон, хим, гангийн үйлдвэр хөгжсөн. Төмөр зам, цахилгаан эрчим хүч, өргөн хэрэглээнд орсон. Ерөнхийдөө цацрагт гэрэлтсэн үйлдвэрүүд хурдтай их хэмжээний үйлдвэрлэлийн 90 үе. За 3 дугаар аж үйлдвэрийн хувьсгал нь 1970 оноос хойш цаг хугацаанд үргэлжилнэ. Ерөнхий технологи нь компьютер, электроник, автоматжуулалтаар дижитал технологид нэвтэрч автомат машин, робот ашиглагдсан компьютер, програмчлал, интернет төвсрэнгүй хөгжсөн. Үйлдвэрлэл илүү автомат, ухаалаг болж эхэлсэн. Ерөнхийдөө компьютерчин дижитал үйлдвэрлэлийг эхлүүлсэн. За 4-р хувьсэл нь 1910 оноос хойш одоо хүртэлх цаг хугацаанд үргэлжилнэ. IoT, химэл оюун ухаан, Big Data, кибер физик систем, роботжуулалт, 3D хэвлэл, блокчейн зэрэг орно. За үндсэн өөрчлөлт нь төхөөрөмж машин хооронд интернетээр холбогдож ухаалаг шийдвэр гаргадаг болсон. Химэл оюун ухаан өөрөө суралцаж үйлчилгээний олон үйлдэлийг автоматжуулдаг болсон. Бодит цагийн өгөгдөлд суурилсан ухаалаг үйлдвэрлэл бий болсноор робот, дороо, автоном системүүд өргөн хэрэглээнд орсон. Дижитал биологи, физикийн технологи нь хоорондоо уялдаатай шинэ инновац бий болсонтой холбоотой ухаалаг төхөөрөмж, AI суурилсан автоматжуулалт хамгаалсан ухаалаг үйлдвэрлэлийн 90 үе юм аа. За 4-р аж үйлдвэрийн харуулсан нэг том жишээ нь Amazon компани юм аа. За Amazon компани ажилчид болон Amazon компанид ажилладаг автомат роботуудын тоог 2014-16 оны байдлаар харьцуулан харуулсан график харж байна. За роботуудын тоо огцон өссөн ч энэ ажилтнуудыг багасгах бус харин илүү өсгсөн байна. Роботууд автоматжуулалтыг нэмэгдүүлж агуулгын ажлыг илүү хөнгөвчлсөн. Гэтэ үүнтэй зэрэгцээд үйлчилгээ, бүртгэл, удирдлага, хүргэлт, дэмжлэг зэрэг маш олон шинэ ажлын байрнууд нэмэгдсэн. 2012 онд Kiva системийг худалдан авч Amazon Robotics болсон байна. Amazon бол дэлхийд дээрх хамгийн том онлайн худалдааны компани бөгөөд өдөр бүр сая захиалга боловсруулдаг. Их хэмжээний ажлыг хурдтай, алдаагүй зохион байгуулахын тулд тэд агуулгын үйл ажиллагаанд бүрэн автоматжуулсан робот системийг нэвтрүүлсэн нь Amazon робот юм аа. Amazon-ы агуулгад хамгийн түгээмэл ашигладаг робот бол Kiva робот юм. Эдгээр жижиг улбар шар өнгийн роботууд нь агуулгын шаланд байрласан QR кодыг уншиж маш нарийн замчлалын дагуу хөдөлдөг. Робот бүр IoT мэдрэгч байрладаг тул зөв системтэй тасралтгүй холбогдож өөрийн байршил, хурд, чиглэлийг бодит цагийн гормоор мэдээлнэ. Энэ бүх өгөгдөл Big Data хэлбэрээр хуримтлагдаж AI алгоритм, зам тооцоолол, ажил гүйцэтгэлийг оновчлох шийдвэр гаргадаг. За Amazon роботын хамгийн сонирхолтой давуу тал бол робот өөрөө хүн рүү очдог, харин хүн тавиур хайж агуулгах дунд хэдэн километр алхах шаардлагагүй болтгоо. Роботууд том тавиуртай давцанг өргөж ажилтны өмнө авчирдаг бөгөөд ажилтан бараг аваад скан хийдэг. Энэ нь хөдөлгөөн багасгаж бүтээмжийг асар их нэмэгдүүлсэн. Роботууд хоорондоо мөргөлдөхгүй, төв серверийн удирдлага дор секунд тутамдаа мянган хөдөлгөөнийг ухаалгаар зохицуулдаг. За бараа бэлтгэх хурд 2-3 дахин нэмэгдэж агуулгын зай талбайг 40%
хувиар илүү үр ашигтай ашиглах боломжтой болсон. Ажилтнуудын ачаал багасж хүнд зүйл өргөх, удаан алхах зэрэг ажлууд илүү багассан. Мөн алдаа гарах магадлал маш бага болсон. За энэхүү Amazon Roft бол 4-р аж үйлдвэрийн хувьсгалын бодит амжилттай хэрэгжилтийн сонгогдох жишээнүүдийн нэг юм аа. IoT, Big Data, AI, Roft технологиудыг хослуулан ямар хэмжээний өөрчлөлт хийж болдгийг хамгийн тод харуулсан компани бол яахаарахгүй Amazon юм аа. За Big Data Amazon Robotics-ийн хувьд нүд ба санах хой гэж ойлгож болно. IoT төхөөрөмжүүдээс секунд бүрт асар их хэмжээний мэдээлэл урсан орж ирдэг. Энэ их мэдээллийг хадгалж зэгцэлж бүтцтэй болгохгүй бол AI дан ганцаараа шийдвэр гаргаж чадахгүй. За Amazon Robotics-ийн хувьд Robotot хуримтлагддаг Big Data-ны үндсэн төрлүүд. За Robotot-ийн замын өгөгдөл робот бүр секунд бүрт дараах мэдээллийг сервер рүү илгээдэг. Өөрийн байршил, хурд, чиглэл, замын товч сонголтууд, бусад роботын мөргөлдгөөс зайлсхийх хөдөлгөөн, өөрийн цэнгийн түвшин. За эдгээр өгөгдлөөр үндэслээд систем роботын аяллаа хугацааг тооцоолох, замын бөглөрлийг илрүүлэх, шинэ оновчтой маршрутыг гаргадаг байна. За хоёрт захиалгын урсгалын өгөгдөл. Amazon өдөр бүр хэдэн сая захиалгыг авдаг. Эдгээр өгөгдөл системд автоматар хуримтлагдана. Ямар бараа хаанаас ямар их захиалагдаж, хаанаас хамгийн их захиалагдаж байна. Ямар цаг, ямар өдөр оргил ачаалттай байна вэ? Ямар бүтээгдэхүүн хамтран захиалагддаг вэ? Энэ бүхнийг захиалгын урсгалын өгөгдөл өгдөг бахны. Үүнийг AI ашиглан агуулгын зохион байгуулалтыг өөрчлөх, халуун барааг ойр байрлуулах, роботын ачааллыг зөв хуваарлдаг бахны. За 3-р тавиурын байршлын өгөгдөл. Тавиур бүр FID эсвэл QR кодтой. Робот тавиурыг зөөх бүрт тавиур хаана байгаа, ямар бараа дээр нь байгаа тавиурын хамгийн ойр ажиллах боломжтой workstation, хөдөлгөөн орсон, зогссон хугацаа зэрэг. Энэ өгөгдөл агуулгын визуал зураглалыг бий болгодог байна. За 4-р агуулгын хөдөлгөөний зураглал. За энэ бол Amazon-ы хамгийн том давуу тал хадгалдаг мэдээлэл юм аа. За бүх роботуудын хөдөлгөөний түүх, бүх операторуудын байршил, аюултай бүсүүд, тавиурын орж гарах урсгал, замын бөглөрөл, ослын магадaltaй цэгүүд зэрэг орхины. Үүнийг Big Data-гаар анализ хийхэд агуулгын дизайныг сайжруулдаг, хөдөлгөөний урсгалыг оновчтой болгодог, роботын ослын эрсдлийг багасгадаг байна. За Big Data гэж юу вэ? Хүмүүсийн өдөр тутамд үүсгэдэг автоматжсан бүтцтэй маш их хэмжээний өгөгдлийг их өгөгдөл гэж нэрлэдэг. Жишээ нь нийгмийн сүлжээний мэдээлэл, IoT төхөөрөмжийн өгөгдөл, камерын бичлэг, худалдааны гүйлгээ зэрэг эдгээр жишээнүүд юм аа. За Big Data-г тодорхойлагч 5 үе. Volume буюу хэмжээ. Үүсгэж буй өгөгдлийн цар хүрээ маш том. Дэлхий дээр секунд тутамд Facebook, POS, IoT төхөөрөмжүүдээс асар их өгөгдөл бий болж хадгалагддаг. Жишээ нь Нью-Йорк биржид өдөрт 1 терабайт өгөгдөл боловсруулагддаг. За velocity буюу хурд. Өгөгдлийг бодит цагт үүсгэж маш хурдтай дамжиж хурдан боловсруулах шаардлагатай болдог. Банк төлбөрийн систем, интернет сүлжээ бүгд секундын наривчлалтай өгөгдөл боловсруулдаг байна. За variety өгөгдлийн төрөл олон янзын байдлыг харуулдаг байна. Өгөгдөл олон хэлбэртэй текст, видео, аудио, зураг, IoT хэрэглэгчийн дохио, гүйлгээний бүртгэл. За жишээ нь Facebook сард 30 тэрбум контент, YouTube өдөрт 4 тэрбум цагийн видеог оруулдаг байна. За value буюу үнэлэмж. Өгөгдөл өөрөө дан ганцаараа үнцэнтэй биш. Гэтэ зөв боловсруулалт, бизнесийн шийдвэр гаргалтанд асар их үнэтэй нөлөө үзүүлдэг. Жишээ нь дата анализ, хэрэглэгчийн сангийн төлөв,
За тэгээд борлуулалтын өсөлт болох ч юм уу. За veracity нь найдвартай байдал, өгөгдлийн үнэн зөв байдал, чанар чухал, хурамч дутуу эсвэл буруу дата, буруу дүгнэлт, буруу шийдвэр гаргахад хүргэдэг. Америкийн нэгдсэн улсын жил бүрт 3.1 их $80 хохирол буруу датанаас болж авдаг. За 3D принтер. 3D хэвлэгч нь компьютер дээр бэлдсэн дижитал загвараас эхлээд давхарлаж бэр материал нэмэх замчлалаар бит төрс үсгдэг төхөөрөмж юм аа. Уламжлалт боловсруулах аргуудаас ухах, огтлох, сийлэгц гэх мэтээс ялгаатай материалыг хасах биш нэмэх зарчмаар ажиллана. Хэлбэр төрсийг наривчлал, өндөр, альж төрлийн хэлбэрийг бүтээх боломжтой. За 3D хийхийн тулд өөрөө зураг загвараа гаргасан байх хэвээр. За энийг хвчлэн солиуд болон Fusion програм дээр хийдэг. За миний хувьд гэх юм бол би Fusion дээр зураг зурдаг. За манай сургуулийн хувьд эдгээр програмууд дээр education лицензтэй байдаг тул та нар ч гэсэн өөрийн хүссэн загвараа гаргах боломжтой. За энэ 3D принтер нь бас л 4-р аж үйлдвэрийн гайхамшигтай жишээнүүдийн нэг юм аа.